галзуу series суугтан тавтай морилцгоо. За та нарын маань хүсэн хүлээсэн цаг ирлээ гэж хэдүүлээ энэ удаад Cannibal. Гэх энэ галзуу цувралын season 2-ын тайлбараа дуусгацгаая гэж. За тэгээд одоо хэдэн баруунуудтай аль болох одоо олон парт болохгүйгээр дахиад парт нэмэхгүйгээр яг энэ парт 3-аараа дуусгахыг зориод нэлээд хичээлээ гэж. Тэгэхээр та нар маань энэ хичээл зүтгэлийг маань үнэлээд галзуу кино Instagram хуудасаа дагахтал тэгэл болоо явчих юм шүү. За тэгээд олон таван юм ярьдгаараа ярих гад л бай шүү борон. Тэгэхээр одоо болий шууд одоо энэ киног та нарт ярьж өгөх боломжийг олгосон спонсороо танилцуулаад тэгээд хэдүүлээ кино тайлбартаа орцгоё гэж. Тэгэхээр энэ галзуу цувралыг байштай хэдэн бороонууд нь шараагүй жигэнсэн ноён шаржигнуур Ourice-тай хамтран хүргэж байна. Ноён шаржигнуур Ourice. Ирүүл амтсан. Шараагүй жигэнсэн. Ходоодоо бодъё Ourice. За тэгээд та нар маань саба драгуун саба дардсан бол лайк дарахтал болоо явчих юм. Бас галзуу series сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлэж болох юм. Ингээд энэ галзуу цувралаа хэдүүлээ дуусгацгаая. За гин готог ойд аваачиж хайснаас хойш 4 жил өнгөрчээ. 1952 оны өвөл. Олон жил үргэлжилсэн дайны улмаас Күүгээ тосгоны иргэд өлсөрлөн давтжээ. Тосгоны хоёр эр хоол хүнс хайхаар ойн гүнд явж байлаа. Тэгээд нэг газарт очиод модны үндэс тасдчийтал гинт хажууд нь нэг хүүхэд гараад ирнэ. Гайхсан хоёр хүүхэд рүү хайртоод ярилцах гэтэл хүү амандаа хүний хуруу зоочгсон байлаа. За тэгсэн мань хоёр хайж тэндээс зүгтэх гэсэн ч модон дээрээс гин гота өсөрч бууж ирээд хадуураараа нэгийнх нь толгойг тас тавьдсанд нөгөөх нь хар хурдаараа зогтно. Тосгоны иргэд хоол хүнсний хомсдолд орсон учраас Масамуне тахилчийнх тосгоны иргэдийг багсаг хоол хүнсээр хангаж байж. Тэгсэн ойн гүнээс зүгтаасан нөгөө нөхөр улаан галзуу юм л гүйж ирнэ. Шохочиг алжлаа. Гин гота байсан. Би сайн харсан. Юу болоод байгаа юм бэ? Корона камед дахил өргөл бүх зүйл сайхан болно гэсэн яасан. Яагаад юу сайжрахгүй байгаа? Өнгөрсөн хугацаанд хүний мах иддэг нууцлаг омгийнхантай амьдарсан гин гото. Төрүүлсэн хүүгээ өхүүлэхгүй тулд бас л тэдний адил хүний махаар хооллож өсгсөн нь тэр байж. Хоёулаа тэднийг бүгдийг залгина. Широгане. За ингээд тосгоныхон гин готог олж алхахаар хойг самнаж эхэлжээ. Хэрв тэрнийг олж алвал Корона ками бурхан тайвширч тосхон дээр нь буусан гай зовлон намжина гэж тэд бодцоож байлаа. Гэвч тэд яаж ч хайсан генийг олж чадаагүй байна. Энэ зур тосгоны нөхцөл байдал уламдардж байлаа. Генийг састаа өдөр уулын орой хавар ганцаараа амьдарч чадахгүй. Тосгоны хэн нэгэн тэрэнд тусалж байгаагаас зайлахгүй гэж тосгоныхон хардаж эхэлжээ. Тэдний яриаг сонссон Масамунегийн аав энэ бодлоо орхихыг шаардсан ч цаадуулна. Энэ манай тосгоны дотоод хэрэгэ гээд халгаасангүй. За тэгсэн тэдний нүдэн дээр нэг нялх хөөхд амьсгал хураасанд хөөрхий ээж нь галзуу юм шиг л хашгирлаа. Тосгоныхон энэ маягаараа байвал байдал улам дордохыг ухаарцгаана. Тэгээд тэд хоол хүнс арвин ихийг хуримтлуулсан Готовгийнхэн лөө дайран орцгоё гэж шийднэ. Энэ үеэр Готовгийнхэн тосгонд өлсгөлэн болж байгааг тоосон шинжгүй элбэг хангалуун байлаа. Масамунегийн аав Кинжи Гото дээр очиж тосгоны иргэдэд туслахгүй бол бүгд үхэж дуусна гэдгийг хэлсэн ч Кинжи тоосонгүй. Яахавт Кашиха байлуулцах нь үз. Кашиха би авгийг мэднэ үздэй. Эдогийн 90 үед болсон аимшигтай өлсгөлөнгийн үеэр Кашиха би авгийнхан амьд үлдэхийн тулд Корона ками бурханд өргөхөөр хойд үлдээсэн хүүхдүүдийг хулгайлж иддэг байсан гэдэг. Гэвч хүний мах идсэн тэдний дунд инээдэг өвчин тархсан учраас тосхон даяараа Кашихабе авгийнхныг хүний мах идсэн болохыг ойлгож онгон лөө хөөж зайлуулсан юм. Тэр үед Кашихабе авгийнхныг өмөрч зогссон ганц авг нь Гото авгийнхан байсан. Гэвч Кашихабе авгийнхан хүний мах идсэн нь тодорхой болж хөөгдөх үед тосгоныхон манай авгийг гадуурхаж газар нутгийг маань булааж олон үеийн туршид биднийг дарлах гэж оролдож байсан. Харин одоо байдал өөрөөлсөн. Энэ тосхон бол голдоо ортол ялзарсан тосхон. Тиймээс л гинийг Корона камед өргөчхөд байхад тэд ургац алдсаар байгаа юм шүү дээ.
Тэгээд үнэхээр хоол хүнсгүй болсон бол тэд бие биенээ эдэн л үз. Тэрнийг ятгаад нэмэргүй болохыг ойлгосон тахилч тэндээс гарч явахдаа Кинжид Гинийг амьд байгаа гэдгийг хэлсэнд тэр Гинийг хайж олохоор шийдлээ. Харин нөгөө талд Масамунеч бас Гинийг чадлынхаа хэрээр хайж байна. Тэгэд өөрсдийнхөө байнга ирдэг байсан нууц агуйд ирээд унтжээтэл Гин нэг хүү дагуулад ирдэг. Хүүгээ харсан Масамуне баярлсан бол Гин тэрэнд хүндий хандаж байлаа. Надад чамаас гуйх нэг зүйл байна. Оройн тосгоныхон гартаа барьж болох бүх зэвсгээ бариад тахилчин гэрээ өмнө очлоо. Тэд өчүүхэн төдий тэнхээтэй байгаа дээрээ Готовгийнхэн луу дайрахаар шийдсэн нь тэр. Тахилч тэднийг төр зур төвчвөл өмнөөс нь очиж Готовгийнхноос хүнс гуйж өгье гэж ятгсан ч Масамуне хажуунаас нь яриаг нь тасалж ингэж цаг алдах шаардлагагүй гэж зөрнө. Тэгээд Масамуне аавынхаа эсэргүүцлийг үл тоож тосгоныхныг дайн дурааллаа. Аава, таны цаг үе дууссан. Одоо миний эрен үе эхэлж байна. Тэгэд Масамуне тосгоныхныг дагуулад Готовгийнхэн луу явцгаана. Энэ бүхнийг Гин Масамунед зөвлөсөн байж. Масамуне аавын хооронд тахилч болж Гин Гото Кинжи Готогийн оронд Готовгийг удирдахаар өмнө нь тохирч байснаа хэрэгжүүлж эхэлсэн нь энэ байлаа. Тосгоныхон өөрсдөд рүү дайрж ирж байгааг Кинжи Гото мэджээ. Тосгоныхон олуулаа учраас Готовгийнхэн битүүхэндээ болгоомжилцгооно. Тиймээс тэдний нэг тосгоныхонтой тохиролцох санал тавьсанд Кинжи Гото галзууртлаа ууралж биднийг олон үеэр мань даралж байсан тосгоныхонд хизээж буулт хийхгүй гэд гартаа тоосго бариад нөгөө нөхрийн толгойг хаг цохиод алдаг. Тэгээд хүмүүстэй бэлтгэлтэй байхыг тушаана. Тэдний гарч ирэхэд Кинжи Готогийн төрсөн дүү охиныг барьцаанд авсан тосгоныхон Готовгийнхны гэрийн үдэнд ирцгээжээ. Та нар өлсөж үхмээргүй байгаа бол энэ будааг аваад яв. Бидэнтэй тулалдвал та нар бүгдээрээ үхнэ. За тэгсэн тосгоныхон шууд зөөлөрч будааг аваад явахыг завдлаа. Энгүүл төлөвлөгөө нь бүтлгүйтэх учраас Масамунес сандарч эхэлнэ. Бид иймхэн зүйлээр санаа амарна гэж үү? Бид Готовгийнхнийг буулгаж авах ёстой. Бид хүссэн зүйлээ авчлаа. Бид яалсан гэсэн үг үстэй. Одоо явцгаая. Тэгсэн гинт буундуу тас хийж тэр хүний толгойд сум зогдлоо. Энийг харсан Готовгийнхэн гайхацгаана. Учир нь тэдний хинэнч тэрнийг буудаагүй байлаа. Гэвч Готовгийнхнийг буудсан гэж бодсон тосгоныхон ууралж хэлгэнээд Кинжигийн дүүг нүдэн дээр нь жадлаад алжчихна. Тэгсэн Кинжи тосгоныхон луу буудсанд тосгоныхон ч тэдэн луу дайран орцгооно. Тулааны үеэр тосгоныхон үе зүрх алдаж ухрахыг завдж байсан ч Масамуне тэднийг зоригжуулж бууж өгвөл бүх зүйл талаар болно гэж уриалж байна. За ингээд хэсэг тулалдсны эцэст тосгоныхон тооны олноороо түрэмгийлж Готовгийнхнийг ялж эхэлнэ. За ингээд хүн чаргацсан Кинжи болон тэрний ойрын хүмүүс эмэгтэйчүүд хүүхдүүд үлдээд байтал гэнт хинэг нь тосгоныхныг толгой дараалан толгойд нь буудаад унгаж эхэллээ. Гайхсан Масамуне Кинжи хоёрыг ийш тийшээ хардал Гин Готогийн дагуулсан Кашихабе авгийнхан дайраад ороод ирцгэнэ. Ирчүүдийг алж хоол хүнс болго. Эмэгтэйчүүдэд үрээ суулга. Тэгээд нэг үе өнгөрөхөд бидний хүүхдүүд Готовгоор овоглох болно. Кашихабе авгийнхантай хамт Гин тэнд иржээ. Тэгээд анх Кашихабечүүдтэй уулзаж байснаа тэр санана. Та нар Кашихабечүүд үсттэй. Хөгжилтэй юм аа. Би Кашихабечүүдийн хоол болох гэж байгаа юм байна. Гэхдээ та нар тосгоны арчаагүй амьтдаас өшөөгөө авахыг хүсэхгүй байгаа гэж үү? Та нар үрд ойд ингэж зэрлэг амьтан шиг амьдрахыг хүснэ гэж үү? Хэрвээ үгүй бол хамтарч ажиллавал яасан юм бэ? Тэгээд Гин хадуураа барьж ирээд Кинжигийн зүрхэнд зоож зүйл дуусгалаа. Тэр миний хүүхэд үү? Хэн мэдхүү? Тэр хүүхэд Готовгоор овглоно. Сүмээр овглоно. Тэр бүхэл Кашихабе авгаар овглоно. Чамд ямар хамаа байна? Юу ч болсон бэ? Энэ хүүхэд ганцхан миний хүүхэд. Би ялагдлаа хүлээлээ. Гэхдээ Готовг үрд оршино. Тэгнэ. Чи миний дотор оршино. Учир нь бидний нүдэнд чи бол ердөөл нэг амттай мах. За ингээд Кашихабе авгийнхан мөргөлийн дуугаа дуулж эхлэхэд Масамуне тэднийг цочирдон харж байна.
Өглөө болоход Масамуне Гото овгийн гэрээс Гин болон Кашихабе овгийнхныг дагуулсаар ирсэнд тосгоныхан айж зугдахыг завдцгаана. Хүлээж вэ. Та нарын айж жигшдэг Кинжи Гото өгсөн. Би тэрнийг өөрийн гараар алсан. Энэ өдрөөс эхлээд бид бол шинэ Гото овгийнхан. Бид Кинжигийн Гото овгийнхнаас өөр. Би аливааг өөрөөр хийнэ. Эндээс Гото овг болон Күүгээ тосгоны харилцааны шинэ эрен үе эхэлж байна. Харин би сүмийн шин тахилчтай хамт энэ шин харилцааг батлан даах болно. Тэгсэн Масамуне үүнийг батлан хэлсэнд Кашихабе шууд тосгоныхонд будаа тарааж өглөө. За тэгсэн тосгоныхон будаа руу хошуурцгаана. Куруно Ками биш, харин би та нарыг аварсан. Та нар намайг бурханчлан дээдэлбэл зохилтой. Та нар энэ мэт элбэг хангалуун байхыг хүсч байвал тахил өргөцгөө. Олон зуун жилийн туршид ариун ёслол үйлдэж ирсэнчлэн үйлд. Гэхдээ хүүхэлдээгэр биш, амьд хүнээр тахил өрг. Энэ бол та нарын шин бурхан. Тахил өргөж байгаа цагт та нар дахиж өлсөхгүй. Тэгсэн Масамунегийн аав тэднийг эсэргүүцэх гэсэн ч тосгоныхон бүгд Гиний хүүгийн өмнө согдон мөрөгжээ. Та нар өөрсдийн бурханд жилд нэг удаа амьд хүүхдээр тахил өргөж байгаа цагт Гото овг та нарт дахиж төвөг удахгүй. Та нар дахиж өлсөхгүй. Энэ бол Күүгээ тосгоны шин дүрм. За ингээд Кашихабе овгийнхан Гото овгийг бүрэн эзэлж шинэ Гото овг болон хувирсан нь тэр байжээ. Гэвч Гин Масамуне хоёрын хүү Широгане инээдэг өвчин туссан байж үүнээс болоод хүү хүний махнаас өөр хоол идэхгүй байлаа. 700 жилийн өмнө нэг хүн инээдэг өвчнийг ялж чадсан гэдэг. Тэр хүн 6 тохой өндөр, асар хүчтэй болж хувирсан гэдэг. Тэр тайван үедээ амгалан тайван, ууралж хэлгэнсэн үедээ бурхтын адил агуу хүчтэй болдог байсан гэдэг. Тэрнээс бүх хүн айж, тэр хүн хэмээн нэрлдэг байсан гэдэг. Үнэхээр Гиний найдаж байсанчлан Широгане хүү инээдэг өвчнийг давж тэр хүн болж хувирсан байжээ. Тэр хүн одоо өссөн газартаа очиод оройны ёслол эхлэхийг томоотой аргагүй хүлээж байгаа. За тэгсэн дайгаа бууга аваад сүм рүү явхаар хөдөлсөн бол Кайсукэж хойноос нь явна. Энэ үеэр Юкиг эмнэлэг хүргэж явсан Юсуке Гото овгийнхноос зугтаасан Куро Эте таарлаа. Тэгээд тэрнийг дайгогийн эхнэрийг эмнэлэг хүргэж явааг мэдээд Гото овгоос урвсан болохыг нь Куро мэддэг. Тиймээс өөрийг нь хамт аваад явахыг гуйна. Харин нөгөө талд цагдаагийн тусгай албаныхан Кайсука Гото, Ивао Гото болоод 2 метр гаруй өндөртөө тэр хүн гихчийг буулгаж авахыг тушааж байлаа. Ингээд тусгай бүлгүүдийг очих хөстэй газар руу хуваарлж тусгай ажиллагааг эхлүүлнэ. Юсуке Куро хоёрыг Күүгээ тосгоноос гарах гүүрэн дээр эртэл тэнд ээлдэв төмөр хаяж замыг хаасан байлаа. Тэгээд Юсуке гүүрний замыг хаасан төмөрнүүдийг зайлуулж итэл цаанаас нь Садамо ирээд тэрнийг цохиж унгаад зодож эхэлнэ. Дүрс солигдоход Такеро гэх залуугийн герт нэг ноцтой яриа өрнөж байна. Гото овгийнхан сүрч байгаа гэсэн мэдээг Такеро авсан байж. Тэрний охиныг олон жилийн өмнө Гото овгийнхан авсан байж. Тиймээс уг хэргийн цаад учгийг сайн мэдэхгүй Такеро Гото овгийнхан сүрүүл охиноо холж авч чадах байх гэж найдана. Гэвч өндөр настай болсон эцэг нь ухаан нь орж гарч байхдаа тэрний охиноор тахил өргөчихсөн гэдгийг хэлж. Ингэж байж бид тайван амьдарч чадна гэж юу ч болоогүй юм шиг ярьсанд Такеро тэсгэл алдаж охиныг нь хүний махан эдэштнүүдэд тахил болгож өгсөн аав ээжигээ цааш нь харуулад Гото овгийнхноос өшөөгөө авахар бэлдэнэ. Харин нөгөө тал толгойдоо шаргацсан ч амьд үлдсэн Ивао ухаан нь орж гараад Кайсукыг хайж байлаа. Бусд нь тэрэнд Кайсукыг урвсан гэж хэлсэн ч тэр итгэхийг хүссэнгүй. Тэгээд Кайсукыг олохооргүй нэ. За сори борон танартай гэлсний галзуу амттай реклам алгад татгая. Alright. Энэ бүтээгдэхүүнийг та нарын маань зарим нь мэддэг байх. Шарсан, хуурсан, хэд хурц амттай зөвлөсөөс хэдүүлээ айл болох татгалзах хэрэгтэй. Alright бол шараагүй жигэнсэн учраас хүмүүс хүүхдтэй болохгүй юмны оронд бас орлуулж их авч өгдөг юм байна. За тэгээ жигэнж хийдэг гол орц нь будаа болохоор амттай мөртлөө илүү хөнгөн гэж байгаа. Та нар маань тэгээд шинэ гарсан Mid Floss төрлөөс нь амтлаад үзээрэй. Ходоод бодё хэдүүлээ. Шараагүй жигэнсэн ноён шаржигнуур Rice. Занхарлаа хандуулсан баярлалаа, тайлбараа үргэлжлүүлцгээе. Та нар бүр эрхэлж гүйцчээ. Чамайг би яг одоо алчший. Санаа битгий зовоо. Би Кайсукыг удахгүй араас чинь явуулна.
Тэгээд та хоёр тамда хамт жаргаарай. Юсукегийн аз болоход Куро Садамо дээр очиод тэрнийг сатааруулж угаад хор түргсэн хутгаар хутгалаад зөвл дуусгалаа. Тэднийг ингээд гүүрэн дээр байж үтэл цагдаа нар ирсэнд Куро гол руу үсрээд зогтаачна. Тэгээд цагдаа нар Юсукег баривчилж Юкиг эмнэлэг хүргэхээр болно. За энэ үеэр тосхонд ариун яслал эд үргэлжилж байлаа. Тэгсэн толгойдоо шаргацсан Ивао дунд нь орж ирээд Кейсукег дуудаад хашгирч тэнд байсан хүмүүс рүү улаан галзуу дайрсанд хүмүүс ч сандралдаад зогтаацгаана. Тэгэд Камиямаг олж очиод багал зурдаад чи Кейсукэд нууцаар уулзаж тэрний тархиг угааж байсан бидтэй гэж шахсанд тахилчаа өмөрсөн тосгоных нь тэнд гүйлдэж ирцгэн. Тэгсэн Ивао Камиямагийн хүзөг хуг мушигхийн даваан дээр өвгөн тахилж ирээд Кейсукэг хаануугаг хэлж өгье гэж гуйсанд Ивао амийг нь өршөөдөг. Энэ үеэр цагдаагийн тусгай анги тосхон руу аажмаар хойртож байна. Гэвч тэд нэлээд тойруу замаар явж байлаа. Тиймээс Айгото тэдэнд ой дундуур тосхон руу очих нууц замыг зааж өгдөг. Тэгэд Айгото тэнд хүргэгдэж ирсэн Юсукэтэй таарсанд Юсукэж ээжигээ танилаа. За тэгэд ээж хүү хоёр олон жилийн дараа эргээд нэг юм уулзацгаана. Харин Кейсукэ нөгөө талд Айгото хамт нөгөө хүний амьдардаг агуу руу ирж байна. Тусгай хүчний цэргүүдч шөнийн дурангаа асаагаад нэг байгууламж руу нууцаар хойртож байлаа. Тэр нь хүүхэд тахил болгож өргөх ёслол үйлддэг тусгай сүм байдаг. Агуйд Маширо охиныг ухаан ороход тэрнийг нэг том хавтгай чулуун дээр хэвтүүлжээ. Тэрнийг харсан тэр хүнч хадуураа бариад мөлхөөд ирнэ. Харин цэргүүдийн очсон сүмд хөгшин эмгэн л байлаа. Тайвширсан цэргүүд тэрэн лөө хойртож хамгаалтанд авч байгаагаа хэлсэнд эмгэн харин бие бүхэлдэн тесрэх бөмбөгөөр ороочихжээ. Тэгээд бөмбөгөө тесэлсэнд цэргүүд бүгдээрээ эмгэнтэй хамт чад. Задагсан тэр хүнийг Маширо охинд ойртоод ирэхэд охин хайсангүй. Харин ч өмнө нь өгч байсан цэлцэг нүртэй чихрээсээ тэрэнд өгсөнд тэр хүн чихрийг гайхаад үнэртэнэ. Энэ үеэр ариун ёслолоо Иваогоор буснуулсан тосгоны залуус тойрч зогсоод цаашид Гото өвгийнхэнд дарлуулахгүй гэж зоргоо чангалцгааж байлаа. Тэгсэн нэг нь Готогийнхноос айж угаагаа хэлсэнд нөгөөдөл нь хуурлаад тэрнийг зодох гэж дайрна. Нөгөөх нь хайсандаа зүгтаасанд Такеру тэрнийг буудаад унагадаг. Би шийдсэн. Гото өвгийнхнийг зүйл дуусгацгаая. Кейсукэ Дайго хоёрыг нууц агуйд ирэхэд тэр хүн Маширо охины өгсөн чихрийг гайхаад амталж үзэж байлаа. Тэгэд Маширо охин руу хойртохдоо зэрэгцээд Дайго тэрнийг буудаад унгана. Тэгсэн Маширо охин урдуур нь ороод хамгааллаа. Тиймээс Кейсукэ тэр хүнийг нөгөө талаас нь буудах гэтэл гэнэт гин Гото имэн газар дороос гарч ирээд тэрнийг бариад авах шиг боллоо. За тэгсэн хүнтэй зэрэгцээд тэнд хаасайгүй үгсэн хүн хэвтэж байх шиг харагдана. Эднэр бол хүн биш, зүгээр л хэсэг мах. Чи бурхныг алж чадна гэж үү? Тэгэд Кейсукэ толгоогоо бууныхаа бөксөөр цохиж угаад харсанд эмээ урдуур нь ороод зогсох шиг харагдлаа. Кейсукэ, буудач. Чи өөрийн гараар ална гэсэн биз дээ. Миний юу хийхийг битгий заагаад бай. Хөөе, Широгане. Тэгэд Кейсукэ Широгане буюу тэр хүний духанд сум зоож унгаллаа. Харин Ивао болон Готогийн залуус тэнд бөөнөрөө ирээд Кейсукэд буу тулгацгаана. Тэгсэн гинт чимээ гарч толгойдоо буудулсан тэр хүн босоод ирлээ. Кейсукэгийн сум тэрний толгойг шүргээд өнгөрсөн байж. Хачирхалтай тэр хүн алхаж ирээд Кейсукэгийн урдуур орно. Амьд. Амьдар. Тэгээд тэр хүн Кейсукэгийн өмнө суугаад толгойг нь хэлсэнд Кейсукэж гараас нь барьж авлаа. Тэр хүн Кейсукэг өөрийнх нь хүүхэд гэдгийг мэдэж байх шиг байсанд бүгд гайхнаа. Тэгсэн Дайго Маширо охин нь төрөөд аав болж байснаа сандаг. Тухайн үед Юки охиндоо цайлган цагаан сэтгэлтэй сайн хүн болохыг бэлэгдэж Маширо гэж нэр хайрлж байж. Тэгээд тэр хүн гашуудалтайгаар орилохдоо хүүхэд байсан үеэ дурсаж санана. Ээж нь хүүгээ аюулгүй тайван амьдарч чадах тийм газрыг бий болгож өгнө. Широгане. Эндээс үйл явдал Гин Гото эмээг амиа алдсан шүн лөө шилжинэ. Тэр шүн Гин Гото эмээг тосгоныхан бүсэлж ойроо хөөгд оруулсан байж. Тэгээд тамирын тасарсан Гин Готог газар тунахад тэд бүгдээрээ тэрнийг жадлаад зүйл дуусгажээ. Хэнч хэнийгээ барьж өгөхгүй тулд тэнд ирсэн тосгоныхан бүгдээрээ тэрнийг нэг жадалсан байна. Тосгоныхан энэ талаар Сабу хөгшин бас Камияма тахилчид хилээгүй таснуусан байлаа. Учир нь тосгоныхон тэдэнд итгэхгүй байжээ.
Одоо хурдан явцгаая. Цусны үнрээр баавгаа удахгүй хүрээд ирнэ. Тэгээд тосгоных нь тарж явсны дараа Гингото нүдээ нээж гараа сунгаж "Широгане" гэж аяархан дуудлаа. Тэгсэн удалгүй Широгане ирээд хурууг нь тас хадсанд Гингото тэрнийг тавирч авна. "Сайн эд амттай байгаа үсттэй." Тэгсэн Широгане ээжигээ таниад нүднээс нь нулимс урслаа. "Ээжээ, чи амьдрах ёстой шүү." Тэр хүн Кейсүкэгийн өмнө зогсож байснаа гинт толгойнхоо шархлуу гараараа ухаж аваад эдсэнд тэнд байсан бүгд шок. Тэгэд машираа охинч аавда наалдлаа. Тэгсэн Масамуны өвгөн тахилчиж баярлаад дуу алддаг. Тэгэд эцэст нь тэр хүн Кейсүкэгийн өмнө үхтгэн унахад тэнд байсан бүгдээрээ тэрний өмнө өвдөг сөгдөн залбирцгаана. Гэтэл ухаан санаа нь орон гарan байсан Ивао ганцаараа урагшаа гараад ирнэ. "Энэ бидний бурхан байсан гэж юу? Энэ яаж бидний бурхан байх юм? Зүгээр л азар урт удаан амьдэрсэн нэг муу өвгөн. Та нар хэдий болтол тэр мөн хөгшөнд хуурдах гэсэн." Тэгэд Ивао тэр хүний гавлын ясыг хаг татаад тархийг нь гаргаж амандаа хийсэнд бүгдээрээ айн цочирдцгоно. Тэгээд тэр бусад руугаа улаан галзуу юм л дайрсанд бүгд тэрнээс айгаад зүгтаацгаана. Харин Кейсүкэ Иваог буудаад шархтуулсанд тэр ухаан орлоо. "Кейсүкэ, энэ бүхэн зүгээр нэг алдаа үсттэй. Чи ингэж амлаагүй үсттэй. Би чамайг буудмааргүй байна." Энэ үеэр Дайгоч самбаачлаад машин охин аваад машиндаа суугаад явлаа. Харин нөгөө талд Такеруугаар удирдуулсан тосгоныхан Готовгийнхэн лөө дайрч орж таарсан бүхнээ хядаж байна. Харин галзуурсан Ивао нүд нь улаанаараа эргэж Кейсүкэ рүү дайраад орсонд Готовгийн залуус тэрнийг зогсоох гэж чадлаараа хичээсэн ч хүч нь хүрдэггүй. Дайго охинтойгоо Юкигийн байгаа эмнэлэг рүү явж байтал гинт тосгоны нэг эмэгтэй зам дээр гарч ирээд дайруулах шахлаа. Тэгээд Томоки охин нь аавыгаа дагаад Готовгийнхны гэр рүү явчихсан учраас охиныг нь аварч өгөхийг гуйсанд Дайго яхаа мэдэхгүй гацна. Гэтэл тэртээд Готовгийнхны гэрийн тэнд дэлбэрэл тулсанд охин машинаасаа буугаад ирдэг. "Миний охин яасан? Томоки найздаа санаа зовсон юм уу? Миний охин ээж дээрээ очиод байжээ. Аав нь найзыг нь авраад ирээ." Тэгээд Дайго охиноо эмнэлэгт хүргэж өгөхийг тэр хүнээс гуйгаад Томоки хүүг авахаар Готовгийнхны гэр рүү хөдөрлөө. Энэ үеэр Юкигийн бие муудаж зүрхэн зогссон учраас эмчнэр сандралдаж цээжийг нь цахилгаанаар цохиулж эхэлнэ. Харин галзуурсан Ивао агууд байсан хүмүүс рүү улаан галзуул дайрч байна. Эндээс 2 дугаар улирлын эхэнд өрнсөн үйл явдал өрнж цагдаа нар хоорондоо холбоогоор ярьж нисдэг тэргүүд нисж байгаа харагддаг. Энэ тосхон үнэхээр харагдсан юм байна. Томоки хүүг аавыгаа хаан Готовгийнхны гэрт ирэхэд тосгоныхан Готовгийнхныг байшинд нь хашаад гал тавьчихсан дотор байсан хүмүүс Готовгийнхэн хашгиралдан шатаж байлаа. Харин байшингаас сарын хаалгаар зүгтаад гарч ирсэн бүхнийг Такеру буудаад унгаж байна. "Та нарыг бүгдийг чинь алж дуусгахаас нааш энэ бүхэн дуусахгүй. Та нарт дурсгалтай байх үүднээс би ингэж хувцалсан. Миний охин амьд байсан бол одоо ахлах сургуулийн сурагч байх байлаа. Чи чинь юугаа яриад байгаа юм? Та нарын идчихсэн тэр охин навш минь. Намайг уучлаарай, Такеру. Би уг нь хүсээгүй маа. Охинтой минь уулзгаарай. Миний мэндийг дамжуулаарай. Аавыг нь хот шиг гэрэлтэж байсан гэж хэлээрэй." Энэ үеэр Томоки хүү Готовгийн нэг хүүгийн амийг аврах гээд аавтайгаа муудалцж байна. Учир нь тэр хоёр нэг ангийн найзууд байлаа. Аз болоход Дайго ирж таарна. Харин нөгөө талд галзуурсан Ивао Кейсүкэг алхаар улайран дайрч байлаа. Тэгсэн Кейсүкэ хөөдөөс нь ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй байна. Харин байшинд гатсан Готовгийнхэн овгийн өдөрдөгчийн удмыг залгуулах Сүмирэг амьд гаргахын тулд байдгаараа хичээцгэн. Гэвч тэднийг байшингаас гарч ирэхэд тосгоныхан тэднийг буудаж эхэлсэнд Сүмирэ тэнд ганцаараа үлдлээ. Нөгөө талд Такеру буугаа сумалсаар Готовгийн хүүг буудахаар ойртож ирж байлаа. Тэгсэн Томоки хүүгийн аавч хүүгээ аваад бушуухан холдно. Энэ үеэр Дайго ирээд Такеруг мөргөж унгаасанд нөгөө хүү азар суманд оногдлгүй үлдлээ. За тэгсэн үнтэй зэрэгцээ тосгоныхноос зүгтаасан Сүмирэ Дайгогийн хажуугаас гарч ирсэнд Дайго араас нь хөөж байсан нөхрийн хажуунаас буудаж зогсоогоод Такеруд буугаа тулгана. Засгийн газар энэ тосгоныг эзэллээ гэхэд Готовгийнхноос ямар ялгаатай юм? Та нар энэ циклийг зогсоож чадахгүй. Энийг мэддэг нь чи биш ээ. Бид хойч үедээ итгэхэд үзэхэд буруудах зүйл байхгүй.
Тэдний хувьд Күүгээ тосхон Готоугийн аль нь ч чухал биш. Тэднийг энэ үзэн ядалтайгаа хутгах хэрэггүй. Тэгээд Дайго тэднийг гавалчхад яваад өгнө. Зарим агуйд галзуурсан Ивао Кейсүкэ рүү дайрсанд тэр эцсийн мөчөд нөхрийг зөвл дуусгадаг. Энийг харсан өвгөн тахилж баярлж гин Готог дуудсанд Кейсүкэ тэрнийг түлхээд унагчихна. Бити солиороод бай. Бид та нарын үеийнхний үлдээсэн баасыг цэвэрлэх гэж зовж байна. Энэ үеэр цэргүүд тийшээ дайрч орж ирсэнд Кейсүкэ ч эсэргүүцэлгүй бууж өглөө. Томоки хүүг аварсан Дайго Готоугийнхний гэрээс холдоод явж байсан бол энд тэнд утаас унгалж байгаа Күүгээ тосгоныг цагдаагийн хоёр дарга алсаас хараад зогсож байлаа. Дэслэг Жагава Дайгоч овоо ирима. Ганцаараа энэ бүх бужигнааныг тарьсан гэж бодохоор ийм л хүн манай цагдаагийн газарт хэрэгтэй дээ. Энэ үеэр цагдаа нарт баригдаад ирсэн Кейсүкэ ээж дүү хоёроо алсаас хараад битүүхэндээ баярлж суусан бол азар амьд үлдсэн сүмирэч ирээд Кейсүкэг тэврээд авна. Дайго гимлэг дээр яарад ирсэнд Юки ашгүй амьд байлаа. Юки ухаан орчихсан Маширо охин нь хажууд нь сууж байгааг харсан Дайго сая нэгэм тайвширч гүнзгий амьсгаа аваад хэсэг сууж байснаа ухаан алдаад унчлаа. Гэтэл аз болоход Дайго ухаан алдаагүй ядарсандаа л хорхираад унтаж байгаа болж таарна. За тэгээд удалгүй Күүгээ тосхон болоод Готоугийнхний аимшигт нууц ил болж улс орон даяар тэдний аимшигт зан үйлийн талаар мэдээ цацагдж эхэлнэ. Тэгсэн энэс нь болоод том хотоос элдв контент бүтээгчид тийшээ цовж тосгоны талаар бичлэг хийж тэднэр дог тохуу хийх болж. Нөхдүүдийн талаар эртнээс судалсан утаадаас сэтгүүлч ярилцлаганд орж Готоугийнхний талаар мэдэх бүхнээ ярьж байна. Готоугийнхний үйлдэлсэн бүх хэмт хэргийг овгийн удирдагч Кейсүкэ Гото ганцаараа хүлээсэн гэдэг нь тэрний ярианаас тодорхой болдог. Хэсэг хугацааны дараа Дайго Кейсүкэг эргэхээр шорон дэрлээ. Сүмээрээ сайн байгаа. Удахгүй төрнө. Чи охинтой болно. Охин гинэ. Би төсөөлж чадахгүй байна. Охиныг төрөхөд би ч бас яхаа мэдэхгүй болж байсан. Гэхдээ чи бид хоёр шал өөр хүмүүс шүү. Тийм ээ. Нэрэ Юсүкэ тосгоноос явж байгаа. Тийм үү. Тэрэн дээрдээ Готоугийнхан бид аимшигтай гэмт хэрэг үлдэж ирсэн. Тиймээс энэ овгийн удирдагчийн хувьд би бүх хариуцлагыг хүрнэ. Чиний оронд байсан бол би ч бас адилхан зүйл хийх байсан байх. Тэгэд нэг өдөр шоронгоос гарахаар охиноо ичих зүйлгүйгээр тэрвэрх байсан. Тийм өдөр ирэхгүй байхад ямар ч тач чиний царайг харин дахиж харахгүй гэж бодохоор санаа амарчин шүү. Би ч бас адилхан. Тэгэд Кейсүкэг буцаад ороход Дайгоч тэндээс явлаа. Дүрс солигдоход нэг үүргэвч үүрсэн залуу Күүгээ тосгонд ирж байна. Залууг харсан Канако өөр нэг ютубер байна гэж бодоод хөөх гэсэн ч тэрнийг тэнд томилогдож ирсэн шин цагдаагийн офицер гэдгийг сонсоод өөчлөл гойлаа. Канакоч тэрнийг дагуулад тосгоныхоо дундуур явна. Гэтэл тосгоны байшингийн хан болон бүх самбар дээр алуурчин, махчин гэх мэтээр доромжлоод бидсэн байдаг. Тэгэд тэд явсаар Дайгогийн гэрийн гадуур өнгөрсөнд Дайго болоо тэрний гэрийнхэн байшинда аз жаргалтай амьдарч байгаа нь холоос харагдаснаар энэ галзуу цуврал маань конец фильм. За. Энд хүрээд энэ галзуу цуврал маань дуусаж та нарын санааг амраасан байхаа гэж хэдэн бороонд нь найдаж байна. За тэгээд энэ галзуу цувралын маань season 2 нэг ингэж л дуусдгийн BBC-д гэж. Тэ манайхан та нар тэгээд одоо season 3 мөрвийн одоо нэхэд байв. Дэлхийд гараагүй байгаа юм чи одоо хэдэн бороонд нь ханаасаа ч олж одоо юугаач ярих юм бэлээ тийм үстэй. Тэгэхээр жоохон Google-дэж үзээд одоо гарсан гараагүйг нь олж мэдсгээгээрээ ер нь бол бороо нь хайгаад болоогүй. Тэгэхээр одоо гараагүй байгаа л гэсэн үг юм бэлгүй дээ гэж. За тэгэд энэ галзуу цувралыг одоо та нартай одоо амжилттайгаар ярьж дуусгасандаа хэдэн бороонд нь одоо баяртай байна. За тэгээд бороогийн тайлбарч гисэн ойлгомжтой байж таалагдсан бизээ. Тэгээд таалагдсан бол та нар маань тэ галзуу кино Instagram хуудасаа дагахтал тэгэл болоо явчих байгаа юм шүү. Тэгээд энэ галзуу цувралыг та нарт нэг аятайхан шиг яриад өгчөөрэй гэд хэдэн бороондтай хамтран ажилласан спонсороо танилцуулъя гэж. Тэгэхээр энэ галзуу цувралыг бэштэй шараагүй жигэнсэн ноён шаржгануур Оурайстай хамтран хүргэлээ. Ноён шаржгануур Оурайс. Ирүүл амтсан. Шараагүй жигэнсэн. Хотоодоо бодъё Оурайс.
За тэгээд та нар маань яхаа мэдж байгаа. Саба Драгуул Саба адардсан бол лайка дарахтал болоо явчих байгаа юм. Бас галзуу series сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлээрэ гэж. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэг галзуу цувралын тайлбараар эргээд уулзцгаая.